За үзэгчтэй хүн өнөөдөр минь төргий. Тэгэхээр Ховд аймгийн Дарис сумын түүх тэрэн жил энэ жил дахиад яваад холбогдуулан бид цуутай нутгийн сутай зураг нэвтрүүлэг та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа. За энэ удаагийн дугаараар бид Ховд аймгийн Дарис сумад төрөн гарсан урлаг соёлын зүтгэлтнүүдийн талаар ярилцахаар студидтэй зочныг урьж ирүүлээд байгаа юм. За манай зочноор Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч физик математикийн хооны доктор Данзан гой хүрэлцэн ирж байгаа. Таныг бидний урилга хүлээж авч хүрэлцэн талархсан илэрхийлье. За баярлалаа. Тэгэхээр Ховд аймгийн Дарис сумд та бас төрж өссөн юм байгаа. Энэ сумаас урлаг соёлын салбарын бас нилээдгүй хүмүүс төрөн гарсан байдаг. Ялангуяа дуу, кино урлагийн хөгжим дууны урлаг болон кино урлаг. Тэгэхээр энэ хүмүүсийг танилцуулахаас яриа хэлэх. За тийм. За урлаг соёлын салбар ч их өргөн хүрээдэн шүү дээ. Хөгжмийн урлаг, тайз дэлгэцийн урлаг, уран зохиол, уран зураг гэх тэгэл дуучид, жүжигчид гэл явнаад. Тэгэхээр энэ болгоны тухай ярина гэсэн. Тэгэхээр манай нутаг одоо бас энэ болгоноос л тодорхой төлөөлөл байна. Тэр дундаа одоо монголчууд бүгдээрээ мэддэг нэр цуутай хүмүүсээс нь эхлээд яриул сонирхолтой байх гэж бодож байна. Ухаанд одоо манай ард түмэн ардын дуу шиг болчихсон маш олон дуу зохиосон Ташим Ясрангой бол андахгүй. Манай урлаг соёлынхан андахгүй, монголчууд бүгдээрээ андахгүй. Ардын жүжигчин урлагийн гой зүтгэлтэн хүн. За мөн одоо төрийн шагналт Монгол Улсын урлагийн гой зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог гэдэг хүнийг андахгүй. Хөгжмийн зохиолч. Чойдог гойг бол одоо жалан мараар бол бүр андахгүй. Ясрангой бол буур лаваар андахгүй. Ингээд урлагийн одоо хөгжмийн урлагийн их хоёр юм том оргил байгаа юм. Тэгээ энэ нэг нутгаас болоод одоо төрчихж ийм дайны одоо урлагийн том зүтгэлтэн Монголд бол ухаанд одоо нэг л 20 30 ч юм уу за их л бодоход тийм л хэмжээнд байгаа бах. Ийм дайны алдар хүрсэн ийм дайны бүтээл төрөлттэй улсууд бол. Тэгээ Монгол улс бол одоо 330 сумтай тэгээ нийслэлтэй гэл ингээл бодохоор маш олон л одоо нэгж байна шүү дээ. Тэгээ тэрнээ тэгэл нэгдэн ийм хоёр том үн ногдож байгаа бол жишээтэй. Тэгээ юм ингээд нэгжид юу ногдож байгаа нүгэд бодохоор ихсэн юм байдаг. Ухаандаа ахтемч гэхэд би манайхан бид бодож л байдیں۔ 63 ахтемчтэй байхад л улсын хэмжээгээр тэрний 3 нь манай дээр байх байна гэл бид ингээл боддог. Ингээл бодвол Мясрангой Чойдоггүй хоёр бол том жин дараад л нэг нутагт ногдож л байгаа жишээтэй. Тэгээд цааш нь за хөгжмөөр яриад явчлаа л да. Хөгжмийнх гэхээр одоо би бас нэг хүнийг дурдхансан гэж боддог. Нянгар гэж хөгжимчин хүн. Тэгсэн мөртлөө одоо хөгжмийн аялал бичиж байсан. Одоо Нянгаргуйн маань одоо Бүрүүсрангой шилгэр хийсэн гоё дуу ард түмэн одоо андахгүй дуулдаг мэддэг дуу шүү дээ. Хийн тухай дуу гэж. Өсний толгой царайд өвөл болсны шинжүүдээ гэдэг бол хингой мөн Нянгаргуйгаас гадна яг ээжийн тухай бас нэгэн дуунд одоо Эргэцэнгийн Чойдоггүй сая хийсэн байдаг тийм ээ. Ер нь сүүний үнэр шингэсэн сэвлэг гэх та байхад юм. Тий, Данди ядамгын шүлэг. Энэ Мясрангой буурлав Чойдоггүй миний ээж хоёр бол Монголд одоо аав ээжийн тухай хоёр дууны сорн баха. Тийм болохоор хөшөөтэй. Эхийн тухай дуу нь бол манхан сумд хөшөөтэй. Аавын буурлавын гэдэг дууны хөшөө бол Говьлт аймгийн Чандам сумд хөшөөтэй. Тэгэхээр энд нэг онцлог байд юм бэлээ. Ер нь одоо манай урлагийнхан эзэнээс мөрдөд байгаа дэрсэн зарчим. Дуунуурын бүтээл бол зохиогч юмд эхлээд шүлэг зохиосон хүний нэр нь байдаг, дараа нь аялалгуу зохиосон хүний нэр байдаг. Гэхдээ мэдээж хэрэг дуучин хөгжмийн зохиолч яруу найрагч 3 нийлээдлийн бүтээлийг төрөвж байгаа, хөгжимчид цаана амьлуулж өгч байгаа ийм л хамтын том бүтээл л дээ. Гэхдээ тийм заншил хөвшлэн тийм яг хөө ер нь бол үг бичиж байж үгнээс доо аялгуу гарч дуутдаг гэдэг үндсийг ч боддог баг. Тэр утгаар Говьлт аймгийн Чандам суманд тэр дууны хөшөө байна. Тэр Чандам сумын тэр Нямсран гэдэг хөгжмийн яруу найрагч хүн байна. Данди ядамгай бол Ховдын манхны хүн байна. Тэгэд аав ээжийн тухай энэ хоёр том дууны сорыг оргилийн одоо хөгжмийг манай нутгийн хоёр хүн бичсэн байна гэж бид тор бид бас бахархалтай сайхан байдаг. Дууны дуу хөгжмийн урлагаас гадна нэг хэсэг тэр дуунаас социализмын нэг алтан үеийнхэн гэж ярьдаг. ТV цаг үед бол кино урлагийн салбарт манай ах トゥ хоёр гавьяатаас эхлээд нэлээд олон хүмүүс найдан дөөгмэсгэр найдаг хүнслээ. Тэгэхээр энэ хүмүүсийн талаар таваас. Тийм, тайз дэлгэцийн уран бүтээл юм л да энэ. Аль нь одоо тайзныг гэдэг чинь театрын жүжигчид. Тэгээд кино урлагт киноны одоо дэлгэцэнд мөнгөрсөн юм улсууд ба шүү дээ. Найдангой бол дууч найдан гэж нэртэй байсан гэж байгаа. Залуу Ховдын театрт
жүжигчин байх та. Тэгээд очтой уралдаан насламаагаар л тоглодог байсан гэж байгаа юм. зөв. Эрэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хоолой гаргаж дуулсан тийм байна. Одоо жүжигчин ховор байсан юм байна нэгдүгээр. Хоёрдугаарт бол найдангуй тийм ав ястай байх нь шүү дээ. Тэгээд одоо тэр чин дурайсан давхраатай алга нүттэй их царай хэлэг хүн байна шүү дээ. Манай найдаж байгаа тийм хүн байсан. Тэгээд одоо тэр тоглож байсан гэдгийг дууч найдан л гэдэг. Тэгээд сүүлдээ одоо тэр киноны олон сайхан дүрвтэй лээ шүү дээ. Ялангуяа одоо Жамц Баян нөгөө өдөөгийн байсгалангийн тэр хоёр дүр бол одоо бүр алдарсан дүрээд. Тэргээр нь манай найдангуй хүмүүс нэрлэдэг. Ийм л одоо дөрөвтэй чиж. За Галсан Данзангуй Пүрвэг баяр бол ах トゥ хоёр. Тэгээ энэ бас цоврхон сайхан тохиол. Хоёуланга вич жүжигчин. За Галсан Данзангуй бол одоо Сүхбаатар Жанжингийн дөрөв анх бүтээсэн манай жүжигчтэй нэг. За Пүрвэгийг бол одоо Монгол ард маандахгүй. Олон ч одоо мух хоёр байл гэдэг, олон ч одоо оныгоо ашиг ярианд ордог, өөрөө ч тийм одоо овчин сэргэлэн ийм хүн. Сүү тосны мастер байсан гэж байгаа юм. Тэгэл наашаа явал тэгэл одоо жүжиг дорол ингээл явсан. Хожуу явсан байна. Хожуухан явсан гэж байгаа юм. Тэгээд авьяас гэдэг чинь зарим нэртэлэрдэг юм байна. За хөдөө гадуу хол нутаг төрж өссөн улсыг хожуу илэрч байна. Өнөөдрийнх шиг багасаа урлаг соёлын замраа ороод ирж чаддаг хэцүү байж. Тэгсэн мөртлөө тэгэл аргагүй тэр нь соронцод татаал ирээл шалгагдаа шиг тэнцэл ингээл одоо гарсан одоо мундаг хүн шүү дээ манай бүр байна. Ийм одоо 3 мундаг жүжигчин байх юм. Юуны зүгээр ер нь кино юуны урлаг гэх юм бол өөрөө тэр чинь зохиодог, найруулдаг, зургийг авдаг хүнийг кино урлагийн хүн гэнэ дээ. Тэгэхээр эднэрийн том төлөөлөл байж байгаа. Долгор гэж эмэгтэй найруулагч байсан. Намрын халуун өдрүүд гэдэг кино найруулсны одоо ард түмэн мэдсэн хүн. За ялангуяа зураглаач нар байгаа юм. Балчин Бүрөө гэж одоо маш сайн зураглаач байна. Монголын олон кинонд ерөнхий зураглаачаар явсан. Оператор л гэж ярьдаг шүү дээ. Телевизийн урлагийн тухайд бол Бямбут орж гэж сайн найруулагч зураглаач байна. Баярлах гэж хүн байна. За одоо Балчин Бүрийн хүү Чинбат гэж залуу одоо энэ сүүлийн үед Монгол телевизээ хийгээд байгаа тэр олон ангитай киноны ерөнхий зураглаачаар ажиллаад байна шүү дээ. Одоо гарч байгаа онцгой байдлын сэдвүүтэй Нарны жим гэдэг кино. Нөгөө анхны гарсан хэцүү анги гэдэг кино гэдэг ингээд 3-4 киноны зураг авсан. Тэр одоо зураг яг бид ч ингээд хараад одоо за энэ зураглаач нэмэр хүн байна. Асуудал яаж зураг авч ханаас нь авч үгээл хардаг болчих л одоо хүн болгол тэр чинь мэдэрдэг болж. Тэгэхэд бол тэр хүүгийн авсан зураг бол нэг л цаанаа л нэг аргагүй л нэг зөв. Одоо ингээд нэг наас нь мэдэгдэл гон. Тэгээд би харсан чарн Балчин Бүрийн ингээд Балчин Бүрийн л байсан ч манай хүү гэж. Ингээл үе залгаал одоо мундаг том уран бүтээлч гараад ирж шít. Ийм юм байна лээ. Юуны хувьд кино зохиол гэхээр манай Сономгой манай Дарвийн клуб эрхлэгч байлаа Соном Даргал гэдэг манай нутгийнхан Соном Жаажаа маань их одоо өгүүлэг бичдэг хүн байсан. Мэдээ сурвалжлагаас л эхэлсэн намайг хүүхэд байхад л хотын сонингуудад юм гардаг ямар сайхан бэ гэж боддог ийм л хүн байсан. Тэгэхээр одоо сүүлд нь ардаа бишгдэг кино зохиол бичээл. Тэгээ намайг бас ингээд үзэг цаас нийлүүлэх юм гэж бодсон уу яасан би оюутан байх үед над нарыг уншуулж яасан юм да хөрх. Тэгээ би үнэхээр ингээд кино болчих гэж бодохгүй. Зүгээр нэг одоо өвгөний бичсэн юм хинч авч кино хийв гэж бодоод тэгэл уншсан ч ихтэй хүн гоё. Тэгэл хөрх юм нөгөөд болж байгаа үйл явдал нугасаа цэцэг нуурын уншуу. Сутаа бол ингээ харагдаж байна, тэгж байна гэж нутгаан бичээд байна л да бас. Хизээч тэнд дэр очиж хийв гэж энийгээр хизээч хийв гэж бодсон ч л одоо тэгэл кино хийсэн. Зүгээр сумжааж нэг юм дарамсалтай л явсан. Явдаг байсан, хэлдэг байсан. Яг л тэр даруйдл тэр цэцэгдэл хийх байсан. Тэр л уул усыг оруулж хийх байсан. Тэгээ одоо зардал жирэгдэн болдгоо юм байлгүй энэ хавьдл нэг одоо тэгээ орондоо хийцэн гэж өөрөө бол тэгдэг юм л да. Тэгээ мэдээ зохиолчоос энэ өөрөө бичснээс яг зөрдөг л байх л да. Санааг нь аваад. Тийм одоо бүтээлч байна. Даривчдын дундаас энэ олон одоо урлаг соёлын төвлөрнө төрөн гарч байгаа энэ үйл явдал цаагаана бас нутаг усны онцлог тийм ээ. За хөдөлмөрч бүтээлч ард түмний бас тэр аж байдал хөдөлмөр эрхлэлт тийм олон зүйлтэй бас холбоотой байгаа л да. Тэр дундаа уул усан та бас ярууны харагч хүний хувьд тэрнээс сууч уул усаа одоо уул усанд тэр их өндөр болон төрсөн хүмүүс өөрөө ирэхгүй бас нэг мэдрэмж шүлэг зохиоморч юм шиг болдог.
үзэг цаас баримаарч юм шиг болдог юм шиг санагддаг. Заримдаа би ч гэсэн бас барьж аваад л 2 мөр бич 4 мөр ч юм уу бичмээр санагдал байдаг л та. Тэгээд тэр нь магадгүй яг нутагтаа очиод илүү их мэдрэгддэг юм санагддаг. Тэглэг ах уу. Зүгээр сая би юун дотор тэр нэг утга зохиолын талын улсуудын тухай ярьж амжихгүй л явж шээ. Одоо тэр л ороод нэг гэдэг үг л. Тэгээд зүгээр яг зохиолч гэдэг талаас бол Говьалтай одоо манай Зэрэгэлдээ Говьалтай аймаг. Эднэрийг бол манай ховд тэр жирэн жаахан юу. Тийм нэр том гарсан зохиолч багтай. Гэхдээ бол бүх салбараар бичдэг зохиолч байгаа. Жигдхэн Чамбай. Одоо Төдөө шиг ч юм уу, Лодой Домбоо шиг ингээд зэдэнд орж байгаа шиг шалгартсан хүн баг байна гэж штэ. За манай сунч юм ялгаагүй одоо бас тийм манай урдлын даруй, манай Говьалтай даруй хөтл одоо Пөрөв Лочин гээл байж байгаа шээ тэ. Том очирхүүгээл тонколт байж байгаа шээ тэ. Тэгэхээр манайд бол тийм нэр гарсан хүн одоо алга. Гэхдээ гарах байлгүй дээ. Зүгээр одоо оролдож байгаа шүлэг зохиол элдв юм жаахан оролдож байгаа улсууд байна л да. Манай Содонд орж игээд сэтгүүлчээр барахгүй зохиолч шүлэг оролддог иргэн нарыг бичдэг овоо хэдэн сайхан дуутай болцсон. Цааны даваад орж игээд сайхан ахгүй олон дуутай номтой Шараах гэдэг хүн бие дандан Шараа гэж. За мөн Бацаяа гэж Батмөкийн Бацаяа гэж одоо сайн шүлэгч бай. Хэдэн номтой. За тэгээд Данзангийн Лаасран байна. Шүлэгч хүчдэг, үргэлжилсэн өгч хүчдэг бас нэлээд олон номтой. За би бас нэг 4-5 номтой шүлэг уран зохиолын чиглэлээр хэдэн дуу муу байна. Ингээ бид бол яг хөө тэмнэрд орч байгаагүй ч гэсэн бас одоо байх ёстой нэг байж л байгаа гэсэн. Ямар нэг юм. Тэгээ яг манай тэр аливаа юм нутаг устай холбоотой нэг л гинөө тэгжил байгаа чи үнэн л дээ. Ийм домоггүй шүү дээ. Манай нутагт маш их гам болоход авааны наадам хийхээр залаад өрөөд товлоод тэгэхэд лам нар бол хэлсэн гэж цувтайгаа очороо гэж зарлуулсан байдаг гэж зарласан гэж. Тэгээд овоо тахилга болсон лам нар юм уншсан. Дараа нь тэгээд Тэнгэрийн наагур гэдэг уужим сэрүүн гэдэг дуу зохиод дууссан. Шууд зохиогод дууссан уртын дуу. Ер нь айцсан тийшээ дуу шүү дээ. Өөр хаач дуулдаг. Манай нутгал дуулдаг. Харамсалтай нь одоо энэ дуугаа мэддэг хүн хавар хон байна гэж манай соёлын төвийнх улсууд яриа л байгаа. Бид анзаарч энийг одоо бүрэн бүтнээр нь авч үлдэж чадахгүй л байна. Энийг чадах хэрэгтэй. Бас шахагдчихаг. Тэгээ уужим сэрүүнийг дуул зохиогод тэгэл бороо орж эхэлсэн. Тэгээд одоо цуваа өмсөл тарна шүү дээ. Тараад очсон одоо 7-10 хоног бороо зогсохгүй. Тэгтээ зэрэг чинь нөгөө манай нутаг чинь гал алдах юм шүү дээ. Гоцоо аргалаан төлдөг. Ус чинь. Тэгээд л эргээд лавгаа тагсан. Дахиж зарлал. Тэгээ усан дундуур ирээл дахиад лавгаа дахиад лам нар намаа уншаал. Одоо бороо зогсохдох унших гэж шүү дээ. Тэгээд дараа нь Тэнгэрийн наагур гэдэг дуу зохиод болсон. Тэр дууны шүлэг бол одоо Тэнгэр бороор гийж байгааг л харуулсан төсөлтийн шүлэг байгаа шүү дээ. Тэнгэрийн наагур татагч тэр ч сайхан солонго тэгш манай нүдэнд юун ч сонихон харагдана бай гэл. Тэгэл олон батагтай. Ийм сайхан дуу. Төрөний уужим сэрүүн бол уужим сэрүүн сайхан алтайдан ургасан улаан шар цэцгэн усны зүйлэг дүүрээд сонин зүйтэй байдаг лаа гэж. Тэгэхээр ингээл тэр сайхан одоо урмал дэлгэрхийг хэлж шít. Ийм тэрхэл авьяастай улсууд байна. Энэний л улбаа бол мэдээж одоо байгаа. Цаашдаа одоо манай залуу яруу наригч анх хоёргээ залуу маш 2-3 ном гаргачлаа. Олон сайхан дуутай болж гарч ирж шít. Сэсэрийн аз жаргал гэж. Гэх мэтэр л ингээл салгаал үргэлжлэл явдаг юм байна л да. Залуу үе бас урлагийн олон залуучууд даруй сумын уугуул бас ачцээ залууч ус торон гарч байгаа юм байна. Миний мэдхийн дэлгэр мөрөн дуучны номын тас тамлын дуучин дэлгэр мөрөн за мөн хаазаа гэж ярьдаг хангэрл хоёрыг бас даруй ачцээ нар гэж ингэж бас сонссон юм байна. Тийм тэр хоёр бай. Сайхныг тоглолт хийсэн энэ дээр бас ирж дуулсан тий. Ер нь бас залуу дуучид байна. Сайхан уртын дуудулдаг хэний хүү Маган Төмөрөмчийн хүү байна. За тэгээд одоо Наран Тунгалаг гэж соёл урлагийн сургууль төгссөн мэрэгжлийн дуулаач анги төгссөн охин байна. За тэгээд одоо танай дүү байна да. Усын театр дуурийн дуучин гэж байгаа үстэй. Бацайхан. Ер нь Бацайхан дуурийн дуудуулна гэдэг бол ухаандан Бацайхан Наран Тунгалагэр бол дуурийн дуучин мэрэгжлийн тэр дуулаач юу төгссөн байна. Тэр бол том агуу материал байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо соёл урлагийн сургууль сурч байгаа байна. Элийн сэргийн сургууль дуучин жуулууд ажиллаж байгаа Гэрэл маа байна. Цогсог маа Дэва гэдэг хүүхдүүд сурч байна л да. Эднэр бол удахгүй сайн дуучид болж гарч байна.
Тэгээд нэг одоо 10 20 жилийн дараа бас нэг гавьяат маятан болоод явна одоо тийм хангалттай юм байна гэж би Ариун сумаас төрөн гарсан нэг гавьяатыг бас дурдахгүй орхиж боломг санагч л саяхан өнгөрсөн одоо 5 сард гавьяат болсон. Хэдийгээр хорвоо харах мэдгүй мэлмиг үчгсэн маш хүнд тэр хэцүү урлагийн том салбарын одоо эзэмшигч манай одоо үзэгчид бүгдээрээ мэдэх байх Хөрлөбаатар гэдэг дуучин тийм ээ. Тэгээд гавьяат шинэ гавьяат. Дуулан аялгау зохион одоо тэр өөрөө тэр Ямаха хөгжмөн дараа тоглохоор симфон дуурч байгаа шилэм дуургаад явчихдаг хүн шүү дээ. Авьяастай хөр гэдэг одоо стол харамсалтай одоо тэр нүдтэй. Тэгээ Хөрлөлийн маань Хөрлөбаатар дүү маань гавьяат болсон. Урлагийн л одоо салбарт ажиллаж байгаа залуучуудын маань нэг шүү дээ. Ингээд л иймэрхүү урлаг соёлын гавьяаснуудаа хөгжмийн зохиолчдоос мөнгө тунгалгийг орхисон шиг боллоо. Мөнгө тунгалаг бол цэргийн ансамбл цэргийн сургууль шүү дээ, цэргийн сургууль. Тэрний одоо хөгжмийн багш өөрөө одоо сайхан олон дуутай. Ширэн туяа хин хоёрын дуулдаг, амар жаргал хоёрын дуулдаг дуу шүү дээ бидний хоёр гэж. Бүр хийт болсон дуу шүү дээ. Гэх мэт олон уран бүтээлтэй. Ингээл одоо талтлаас л хүмүүс төрөх юм да. Тэр Дарин сумын 90 жилийн удахгүй одоо төрлөх сум дээрээ 7 сарын 19-20-нд болох юм байна. Манай үзэгчид бас Дарин уугуул сугал иргэд бас тэр очиж зочлох байхаа. Тэгээ энэ үеэр урлаг соёлын одоо арга хэмжээнүүд бас явагдах байх мэдээж тийм ээ. Энд ямар одоо та магадгүй муус сууж магадгүй. Гэтэ сюрприз болгож хэлвэл тэнд ямар арга хэмжээнүүд бас ямар дуучид энэ төр очиж тоглолт юм хийх болоо. За энд яг манай сумын уран сайханчид одоо Баццэг гэж Баян хонгорын хүүхэд тэгсэн мөртлөө манай одоо нутгийн бэр хүн ба шүү дээ. Маш зүтгэлтэй, авьяастай юм охин байна. Тэр хүүхэд бол одоо бүх нэг өөрөө зохион байгуулж байгаа. За тэгээд аймгийн чадраас аймгийн театрын дарга байсан Чандам сумын яриад Сэнг дорж гавьяат ирж бас найруулгад нь туслана гэж ярьж байгаа. Тэгээ уран сайханчид маань ингээд өөрснөө тоглолтоо хийн нээлтийн одоо баярын тоглолт гэж ярьдаг ш концерт гэж ярьдаг. Тэрийг хийн. Мэдээж тэдний санаа бол өөрийнхөө нутгаас төрсэн уран бүтээлчдийн дуу бүтээлийг төлхөө оруулах. Тэгээ миний сайн хэлж байгаа уужим сэрүүн тэнгэрийн наагур дуунуудыг сэргээж олж дуулах. Ахмадуудаараа дуулуулах. Ийм чиг байгаа юм билээ. Тэр нэг сайхан болно гэж би хамгийн их зурхаж байгаа нь тэр байна. За мэдээж тэгээд тэр ховд чинь өөрөө бүгдээр их авьяаслаг юм чи. Манай сум бараг л авьяасгууд нь орчих гээд байдаг гэж. Тэрний ямар ч үстэйгээр манай сум гэж нэг халахстан гол учраас энэ төв алхын энэ нэг номерууд юмнуудаа л үзүүлээд байна штэ. Угасаал тийм. Тэгэхээр нөгөө хажууд нь зэрэг сумынхан гэж хүн болгоно бэлгээ нуурдаг. Цэцэг сумынхан бил нөгөө нуурдаг чинь. Чандамныхан бүгд хөмбөлдөг. Цэцгийнхэн бүгд нуурдаг. За тэгэл хойшлоод ирэхээр одоо хархраа мархраа юу гэдгийг бийлгээгээд бүгд өөрөөр онцлогтой нэг олон сумууч. Дариг болохоор зүгээр л төв алхын юмнууд үзүүж харуулдаг. Тэгээ юм гэж байгаа юм. Тэгээ тэр талаар нь жаа сонирхолгүй байдаг шүү юм ярьж байгаа юм. Тэгтээ бол хөөмөйтэй юм байлаа, мөрөн хурдаа юм байлаа. Юмтай. Сайхан цөөхөл хөгжмөнтэй болчихсон. Одоо ховцсон нурт нь бол одоо саяын урлагийн тоглолтоос олсон мөнгнөөс нутгийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлээд тэр уран сайхчдын ховцсон нарыг сайхан болгоод өгөх тухай яриа хөөрэ байгаа тэр бүтг байх. Соёлын төв эрхлэгч одоо ирж байгаа. За тоглолтын наадмын нээлт гэж одоо улсын наадмын нээлт гэж нэг юм болдог үстэй. За тэр бол цэнгэлдэх даяар л одоо том тийм нэг л одоо бүжиг холцоо одоо хөгжим эзэмсэн юм болдог шүү дээ. Тэгээ дарвийнхан бол бас нэг тийм хийн. Тэрэндээ бэлдэж байгаа. Тэрний одоо зохиол гэх юм уу зохиомж гэдэг санааг нь бий бичсэн. Тэгээ явуулсан. Их л сайхан байна л гэж ярьцгааж байгаа. Одоо тэгэл хэд юу болохыг магадгүй Дарин сумын үзэгчид Ховд аймгийн Дарин сумын уугуул үзэгчид бас байгаа бол Дарин сумын 90 жилийн ойд олон одоо үзэх харах зүйлтэй юм зүйл болох нэ. Таахан бас нутагтаа очиж 90 жилийн ойд оролцоорой гэж бас ингэ хэлэх. Бидний ярилцах цаг маань энд хүрээд бас өндөрлөх боллоо. Сүүлийн хэдэн хормын танд үлдээ бас ямар зүйлүүдийг хэлэх бол. За тийм тэгээ одоо урлаг соёлын алдартнууд тийм байна, эрдэмтэн юм байна гэж бид өнөөдөр ярих бол ярих л хэрэг бахархаж л байгаа юм. Бахархаж байгаа юм. Түүнээс бардамнаж байгаа юм биш. Одоо миний бодож байгаагаар ер нь одоо бид Ахмад үеийнхэн болч байна ингээ бодоход бол энэ залуу өсвөр үеийнхэн байна л энэ хүмүүсийг авьяас үлгээс өвлөж авах хэрэгтэй, сурах хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Юмыг одоо бид одоо Монгол яриа ярил эх орноо яриад би эх орондоо хайртайгаа зээжэн дэлтдэг бол нэг өөр асуудал. Тэр хайртай бол түнд юу хийх вэ гэж зүтгүүл нэг өөр асуудал. Тэрнтэй адилхан дарб бол нэг л эх орн. Нэг баг эх орн. Бидний тухайд бол унсан нутаг шүү дээ. Тэгээд тэнд сууж байгаа нь тэрнээс хол байгаа бид нар залуучууд, хүүхэд, сурагчид маань бүгд л
тэр уламжлал ямар байж түүнийг сурья. Улам сайн болгоё. Урд дургасан еврейс хойно ургасан чих гэл үгүй шүү дээ. Илүү болох хэвээр. Мясрангугаас илүү хөгжмөн зохиол төрөх хэвээр. Чойдгуугаас илүү хөгжмөн зохиол төрөх хэвээр. Найдангугаас илүү жүжигчин төрөх хэвээр. Тийм л байвал юм урагшаа явна. Тэгэхээр одоо залуучууд маань тийм байх хэвээр. Тэр тусгай улс биш. Тэр л уул усанд чи ийм хөндөрждөг юм байна. Бид Эйнштейнээр жишээ аваад бол Эйнштейн тустай. Моцартаар жишээ бол Моцарт тустай гэж бодчих шүү дээ. Тэгэхээр даривд чинь ийм усуд төрж чаж. Мясрангуй чойдгуй энэ төр чинь Моцарт л байхгүй дээ Монголын. Тэгэхээр ийм усууд чинь ингээд төрд юм а. Хажуугаас нь төрд юм а. Чиний өвөгийн чинь одоо төрөл хүн юм байна гэж бодохоор би чаднаа л гэж манай залуучууд бодох хэрэгтэй. Тэгэл одоохон тэр олон эрдэмтэн доктор академичд байна. Тэр чинь тэндэл төрсөн. Болж байна. Тэнд төрж болд юм байна. Тэгэхээр өнөөдрийн залуучууд тийм л байх хэрэгтэй. Тэрнээс давах хэрэгтэй. Тэгжил зүтгэх ёстой, бид нар хүүхдэд тэгжил хүмүүжүүлэх ёстой. Ингээл бол Монгол улс ингээл бүгдээрээ өөдөө явна. Тэгэхээр нэг сумын аан асуудал ярьж байгаа биш. Үнэхээр одоо хөдөлмөрч бүтээлж байж чадах юм бол улс орныхоо хөгжил дэвшил дор бүрний хөв нэмэр оруулах ийм боломж одоо бас бүрдэж байгааг даривчуудын тийх олох нь төмний түүх бас харуулж байгаа юм байна гэж ингэж хэлээд хоёлаа нэвтрүүлэг өндөрлөө. За баярлалаа. За үзэгчдээ ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.